Хуульч шууха Ромын 12 хүснэгтийн хуулийг танилцуулж байна. Манай эртний өмнөх 451-ээс 450 онд зохиогдож гарсан 12 хүснэгтийн хууль нь 12 модон самбар дээр сэлбэрлэн бичиж хотын төвд байршуулсан хуулийн багц юм. Энэ нь ромчуудын хуулийг кодчлох анхны оролдлого байсан. Эрх чөлөөт иргэд хуулиар хамгаалагдах хэрэгтэй гэсэн санааг агуулжээ. 12 хүснэгтийн хуулийн гол заалтууд нь өмчийн, процессын, иргэний эрх зүйн, нийгмийн харилцааны асуудлуудыг зохицуулсан байжээ. «12 хүснэгтийн хууль нь эрх зүйн зарчмуудын хувьсалт хувь нэмэр оруулж, эртний Ромын засаглалт шүүхийн тогтолцоог бүрдүүлснээр Ромын хуулийн хөгжлийн суурийг тавьсан юм. 12 хүснэгтийн хуулийн зарчмуудыг Rule of Law буюу эрх зүйд захирагдах ёс гэх өнөөгийн үзэл баримлалтай зэрэгцүүлж болно. Хуулийн өмнө бүх иргэд тэгш иргэдийн эрхийн хуулийн хамгаалалт нь орчин цагийн эрх зүйн тогтолцооны суурь болсон билээ. 12 хүснэгтийн хууль нь эрх зүйн сэтгэлгээнд удаан хугацааны үр нөлөө үзүүлж, өрөндийн эрх зүйн уламжлалыг хөгжүүлэх тулгын чулуу болж, хожмын эрх зүйн тогтолцооны хуулиудын код жилийн ихийг тавьжээ. «12 хүснэгтийн хууль нь эртний Ромын эрх зүйн системийн хуулийн код жилийн үндэс суурь болоод зогсоогүй. Эрх зүйн түүхэнд бусад соёл иргэншлийн эрх зүйн зарчмын хөгжилд нөлөө үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулжээ. Хуульч шуухатай хамт Ромын эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе. Lawyer Birdie